Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Сайн байна уу эрхэм үзэгчдээ. Master Dog болонгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За ингээд энэ удаагийн дугаараар оцрын ахаасаа бид нэр нохооны витаминуудыг нохоогоо тижигтэй хаврын үйлрэл болж байгаа болохоор нохоонд ямар витамин өгвөл зүгээр вэ гэдэг талаар зөвлөгөө авахар ирсэн байнамаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд урд нь бас зөвлөжсэн анх нохоо тижихтэй яаж тижих үү? Нохоо тижээж байгаа улсууд ер нь энэ хаврын улиралд ер нь тий юунд анхаарах зохимжтой гэдэг нохооны бие одоо яаж хувирдгийг, яаж сулддгийг, хүний бие одоо сулддагтай адилхан нохооны бие хүртэл нь хаврын улирал сулддаг. Үс нь одоо бие маашдаг болно. Одоо шимэгч элдв янз бүрийн паразит хорхоонууд их байдаг. Тэднээсээс хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гиз доторх шимэгч хорхоонууд бас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гиз доторх хорхоонуудаас яаж сэргийлэх вэ гэхээр одоо туулга өгнө. Туулгыг бол улиралд нэг удаа өгөх ёстой. Ер нь бол нохоонд бол улсууд улиралд нэг удаа өгч чаддгүй. Ер нь бол хаврын улиралд бол заашгүй өгч явах хэрэгтэй. Туулга яагаад өгдөг юм гэхээр нохоо араатай амьтан учраас түүх юм ах те янз бүрийн боловсруулаагүй тийм бүтээгдэхүүн иддэг их хөвчлэн. Тийм учраас паразит хорхоонууд бол гэж дотор их үүсч бий болдог. Тэр нь бол нохооны өсөлт хөгжил одоо биеийн одоо тэр хэвийн бус үйл ажиллагааг дэмждэг. Тийм учраас туулгыг бол хамгийн түрүүнд бол өгөх хэрэгтэй. Туулгыг бол өгөхдөө бол биеийн жингээс хамаарч өгнө. Гүлгэнд бол 2-оос дээш сартаагаас эхэлж өгнө. 2-оос дээш сартаагаас биеийн одоо хэдэн килограмм жинтэй өндөр жинт хамаарад яг авах байгаа газараасаа ч юм уу, эмнэлгээс ч юм уу, дэлгүүрээс ч юм уу тэр зөвлөгөөг нь маш сайн авч өгөх хэрэгтэй туулах. За нэгдүгээр туулга өгснөөр дараа яах вэ? Хоёрдугаар одоо хаврын улирал эхэлж ин түрүү хэлсэн паразит хорхоо тий арьс махны шимэгчүүд их байдаг. Тэр шимэгчүүд нь бол муу нуулын яад тийхэр үс их ундаг болно, бие маашдаг болно, гэрийн нохоонууд бол үс нэг хагтна гэл сөрөг талууд зөндөө байгаа. Тийм учраас энэ Eomig гэж тариа байдаг. Энд одоо байна. Энэ Eomig гэдэг энэ тариаг одоо бас биеийн жингээр энэ бол Монголын гэж, Оросын гэж байгаа, Америкийн гэж байгаа их олон төрлийн би бол Монголынхын хэрэгэлдэг. Энийг бол арьс махны завсар бас биеийн жингээс хамаарч бас зааврын дагуу хэрэглэх ёстой юм байгаа. Энийг хэрэглэснээр арьс махны завсрыг шимэгчүүд устгахаас гадна үсэнд их нөлөөлнө. Хоёрдугаарт энэ бас Eomig хэрэглэсний дараа энэ тетравид гэж бас нэг юм үсний витамин байгаа. Энэ бол яад гэхээр одоо үсний өнгийг сэргэн, үс уналтыг зогсоно тий. Одоо үсэнд тэжээл өгнө. Үс гоё ургуулна. Ийм үйлчлэгээтэй. Ингээд ирэхээр гэрт нохоо тижигдэх амар болно. Элдвийн халдвар төвчин байхгүй, цагаан орхоо, ус уналт одоо янз бүрийн паразит хорхоонууд байхгүй болно. Дараа нь яах вэ гэхээр дараа нь витаминуудыг яг зааврын дагуу, ёс журмын дагуу өгч явах хэрэгтэй. Гадаа одоо гэрийн өслийн нохоонууд ер нь гадааны нохооч, дан гэрих гэлгүй гадааны нохооч гэсэн ер нь үсийг бол ер нь байнга самж явах хэрэгтэй. Үс самнах нь бол тэр илүү одоо хавар ус гуйждаг тэр муу ус ноолоруудыг бүгдийг авна. Хоёрдугаарт гэрт ус тарихгүй. Нохоо бол гуравдугаарт их гоё өнгө үзэмжтэй байна тий. За дараа нь яах вэ гэхээр дараа нь бол энэ витаминууд бол одоо нохоо бие сүлдэн, дархлаа суларна, дархлаа суларснаас болоод янз бүрийн өвчин тусахтай их амархан болно. Тийм учраас биеийн жингээс хамаарад ер нь бүх төрлийн нохоонд хэрэглэдэг юу вэ? Бүгд биеийн жингээс хэдэн килограмм жинтэй байна. Тэрнээс шалтгаалж ерөөсөө
витамин одоо бүх төрлийн юмыг бол өгч байгаа. Өстой тийм заартай. Тийм учраас бол яг зориултын газраас тиймийг авч хэрэглэх нь бол зөв болов гэсэн зөвлөгөөг одоо өгөх байна да. Энд бас витаминууд харагдаж байна л да тийм ээ. Тэгэд энэ бас витаминуудын талаар бас ямар нэгэн бас хэлэх зүйл байх. Витамин гэхээр л улсууд нэг нохоо гоё болгох шидгийн олноор нь бөөнөр нөгөөд гоё болгох шидгийн гэж сандаг. Тэр бол буруу. Витаминыг бол яг өг ёстой нормоор нөгөөд тогтмол өгчөөж курс болж витамин тэр нохоонд шимт хижээл болж очно. Түүнээс нэг удаадаа одоо өнөөдөртөө өгөөл 2 хоногийн дараа дахиж өгөөч юм уу те. Ингээд их юм бол нохоонд бол ерөөсөө ийм болохгүй. Хэтрүүлж хэрэглэх юм бол витамин бол хор болно. Тийм учраас яг тунгийн тааруулж л өгөх хэрэгтэй. Энд бол янз бүрийн төрлийн витаминууд байна. Одоо дөрвөн биеэс үсний витамин байна. Одоо өсөлтөнд нөлөөлөх, ус ургуулдаг те. Одоо дархлаа сайжруулдаг. Одоо тэгэл ядаргааны эсрэг байна. Одоо аркиднаас хамгаалсан кальц те. Ер нь бүхэл төрлийн витаминууд бол энд байна. Нохоод ижигт бол одоо бол ер нь бол нэг талаасаа улсуудад бол маш амар болсон. Зөвлөгөө өгөх улсууд нь бэлэн байж гин бүх юм нь ерөөсө зарж гин одоо хүнтэй хүний атигт юу гэдэг нохооны ерөөсө дэлгүүрт бол бүхэл нохоонд хэрэгцээтэй бүх зүйлсүүд байгаа. Хувцс, нур, савн, шампунь те бүх юм байгаа. Савн шампунь гэсэн одоо шампунь дээр ярихад улсууд нохоо аваад өөрсдийнхөө савн шампунаар угаадаг. Энэ бол маш буруу. Яагаад гэвэл хүний арьс, нохооны арьс шал өөр учраас харшил өгдөг нохоонд харшил өгснөр яах вэ гэхээр бие мааждаг болно бас л нөгөө ус ундаг хагддаг одоо гэр орон цаавар бол үйл ажиллагаа нь явагдана. Хоёрдугаарт нохоод өөрт нь их зөөртэй байдаг учраас зориултайгын савн шампунаар угаах хэрэгтэй. Ингэж зөвлөх байна да. Энд бас нөө витаминуудээр бас нохооны зураг байх шиг тий. Бас янз янзын үйлдвэрийн нохоод байгаа. Тэднэрт зориулсан тийм тусдаа бас витамин гэж байгаа. Эсвэл энэ витаминууд бүх төрлийн нохоод зориулсан тийм үү? Тусдаа витамин гэж юусоо байхгүй. Тийм дэлхийд байхгүй. Ганц авчаркын зориулагдсан витамин гэсэн тийм бол байхгүй. Нохоо бол нохоо адилхан махан бие те. Адилхан л ерөөсөө араатай амтан мах иддэг. Тийм учраас би түрүүн хэлсэн шүү дээ. Хилээр ерөөсөө яг тэдэн хилтэй нохоон тэдэн грамм витамин өгнө, тэдэн грамм юм хэрэглэнэ гэсэн яг тийм зарчмаар л явна өгөөс тийм нохоон зориулагдсан гэсэн юм бол ер нь бол байхгүй. Тийм. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бидэнд зөвлөгөө өгсөн Оцрын ахтай маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар уулзтлаа баяртай үзэгчтэй.